За энэ шалгалт яадаг шалгалт юм бэ гэхээр олон улсын одоо суралцагчийн үнэлгээний хөтөлбөр гэж явдаг л да. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын шугамар хийгддэг. PISA гэдэг үнэлгээ бол 2000 оноос эхэлсэн арга зүйн хувьд бол ер нь нэлээд сайн боловсрсон. Энэ эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гишүүн орнуудаас гадна эднийтэй хамтардаг улс орнууд бусад улс орнуудаас ч гэсэн энэ үнэлгээнд хамрагдах нь улам бүр нэмэгдэж байгаа. бид нар боловсролын системээ сайжруулъя гэдэг. Сайжруулахын тулд бид нар дэлхийн түвшинд очих хэрэгтэй байдаг. Дэлхийн түвшин хаана байгаа юм бэ гэдгийг бид нар мэдэх үндсэн арга нь бол ерөөсөө энэ PISA-гийн шалгалт болчиход байгаа юм аа. Бид нар энэ улс орнуудын одоо хаана нь явж гэнэ вэ гэдгийг нэг үнэлж дүгнэхэл ийм одоо үнэлгээний тогтолцоо юм байна. Дэлхийн нийтэд нэлээд олон бараг 80-90-д орон оролцдог шалгалт. Тэгээд тэр шалгалт нь яадаг вэ гэхээр суралцагчдын хувьд танхимаар болж авсан мэдлэг чадвараа амьдрал ах буюу практик дээр хэрхэн яаж хэрэглэж байна уу? Түүнийг нь тухайн улс орны боловсролынхын бодлого дээр хэрхэн яаж төлөвлөж гэнэ үү гэдгийг нь илрүүлэх зорилготойгоор авагддаг ийм судалгаа байна. Тэгэхээр энэ дотор чинь хүмүүс нөгөө нэг үнэлгээ гэдэг нэр томьёо орцсон учраас тэгээд хүүхдүүдийн нөгөө мэдлэг ур чадварыг ерөнхийд нь одоо тестийн маягаар үнэлдэг учраас энийг яг шалгалт үнэлгээ гэж хардаг байхгүй юу? Гэхдээ энэ бол яг үнэндээ бол шалгалт үнэлгээ биш. Энэ бол маш өргөн хүрээнд хийгддэг судалгаа. Тэгэхээр энэ судалгааны дотроо бол судалгааны арга хэрэгсэл маань олон янз байдаг учраас тест бол нэг хэсгийг нийцэлдэг яалтчгүй. За судалгааны үндсэн хичээлүүд нь математик, байгалийн ухаан, унших чадвар гэсэн хичээлүүдээр сурагчдыг үнэлдэг. Математикийн мэдлэг дээр нэмэх нь сэтгэн бодох чадвар. За унших чадвар дээр унших мэдлэг дээр нэмэх нь ойлгох чадвар. Уншиж ойлгох чадвар. За дээр нь байгалийн ухааны мэдлэг дээр нэмэх нь шинжлэн судлах чадвар гэсэн. Энэ жилийн хувьд нэмэгдээд бүтээл сэтгэлгээний сорил нэмэгдэж орж ирсэн байгаа. Шинэ мэдлэг бүтээх, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, энэ шинийг эрэлхийлэх ийм шаардлагатай ийм цаг үед бол бүтээл сэтгэлээ гол үндсэн суур чадвар нь байна гэдгийг бас дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрж байна. Тухайн үнэлгээнд хамрагдах үед бол суралцагч 15 нас 2 сартаагаас 16 нас 3 сартаа буюу ийм рейнжийг зааж өгч төвөрд сурагчдыг сонгож оруулдаг байгаа. За тэгэхээр ерөнхийдөө 15 настай буюу энэ PISA судалгааны маань гол зорилго бол ерөөсөө суур боловсрол эзэмшсэн гэж. Дэлхийн бүх улс орнуудад ялгаа байхгүй суур боловсролоо эзэмшсэн суралцагчдаас тэр тухайн мэдлэг чадвараа амьдралын практик дээр хэрхэн яаж ашиглаж яах гэдэг нь зорилготой. Магадгүй дэлхийн ихэнх улс орнд бол суур боловсролыг заавал эзэмшүүлэх төвшөнд явж байгаа. Манайхаар бол жишээлбэл суур боловсролоо төгсөөд 9-р анги сур төгссөн дараагаар тухайн суралцагчид маань аль ямар хэлбэрийн сургууль дараагийн шатны байгууллагад суралцах уу гэдэг нь өөрсдийн сонголтоос хамаардаг учраас бол үндсэндээ заавал эзэмшүүлсэн байх ёстой суур боловсрол эзэмшсэн суралцагчдыг энэ судалгаанд хамруулж байгаараа бас нэг онцлог нь үүн дээр санагдаж байна. Эн чинь нөгөө нэг үнэлгээ хийхийн өмнө бол нэлээд бэлтгэл ажил гэж явдаг. Үнэлгээнийхээ хүрээг судалгааныхаа хүрээг боловсруулдаг. Тэгээ бүх улсуудын хөтөлбөрийг оролцогч талуудынхаа хөтөлбөрийг авч судалдаг. Тэгээ хөтөлбөр дээр нь ерөнхийдөө бусад улсуудын хөтөлбөртэй нийтлэг байдаг. Тэр ур чадварууд дээр түлхүү авч үздэг. За тэгээ ялангуяа нөгөө боловсролын бодлогын орчин нэлээд сайн судалдаг учраас энэ бол яг дан ганц шалгалт үнэлгээ хийхээс илүүтэй судалгаа гэж хэлвэл илүү бодиттой тохирох ийм зүйл байгаа. Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын бүх сургууль, за дээр нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв буюу мэргэжлийн боловсролын сургуулиудын бүх мэдээллүүдийг боловсролын үнэлгээний төвөөс OECD рүү явуулж байгаа. За яг OECD-ээс өөрсдийнхөө судалгааны дүгнэлт гаргахад шаардлагатай мэдээлэл байршил гэдэг юм уу те сургуулийн хэв шинж бүх нөхцлүүдтэй тулгуурлаж сонголтыг хийгээд за энэ 196 сургууль Монгол улсаас 22 оны PISA олон улсын сургуулийн амжилтын үнэлгээнд хамрагдана гэдэг шийдвэрийг бол төвөрлөлтийг бол OECD-ээс хийж манад ирүүлж байгаа. Үндсэндээ төвөр сонгогдсон сургуулиудаас хамгийн дээд талдаа 42 сурагчдагч за хамгийн бага талдаа 10 суралцагч хамрагдгаар бол сонгогдоод төвөр хийгдсэн гэсэн үг. Энэ ерөөсөө хүүхдийг шалгаж байгаа яшин шалгалт гэдэг юм уу? Улсын шалгалт бол биш. Энэ бол өнөөдөр Монголын боловсролын салбар өөрөө яг энэ суур боловсролоор олгож байгаа энэ мэдлэгүүд хүүхдүүдэд чадвар болж үлдэж чадж гэнэ үү гэдгийг үзэж байгаа ийм үзүүлэлтүүд юм байна. Тийм учраас бол эцэгчүүдийн дунд гэдэг юм уу? Асран хамгаалагчдын дунд бэлтгэл муутай байна.
өшөө цаг хугацаа биднэрт хэрэгтэй бэлдэж байгаад PISA-д орё гэдэг ийм ойлголт байж болохгүй.